Сэрээрээ босоороо 131 дэх өдөр минь эхэлж байна. За ингээд өглөөний 6 цаг өнгөрч байлаа. Охтуудыгаа аваад ингээд сургуульд нь хүргэж өгөө 7 цагаас жимтэй. За өнөөдөр нэлээд олон ажлыг хамжуулна. За энэ хийж байгаа зүйл маань нөгөөдөр бага охины маань төрсөн өдөр болно. За ангийнхаа сайн найзуудаа төрсөн өдөртөө урина гэдээ урилга надаар хэвлүүлсэн. За ингээд охтуудаа хүргэж өгчөө шууд жим рүүгээ үндсэндээ орлоо. За энэний өмнөх өдрийн жимээр хөл хийсэн. За хөл нилээн бадаарсан болорсон байдалтай байгаа. За ингээ өнөөдөр юу хийх болоо гэсэн бодолтой бас жим дээрээ хүрээд ирлээ. За ямар ч сан жим рүүгээ ороод халаалтаа хийж ялаа. За ингээ өнөөдөр үдээс хойш бол бас л компьютер дээр нилээн сууж, цаасан дээр сууж, судалгааны ажлынхаа зөвлөх комиссоор ирсэн саналуудаа нилээн боловсруулах ажил байгаа. За ингээ жим дээрээ 10 минут орчмынхоо бие халаалтаа хийлээ. За багш шууд хэвлийн дасгал руугаа орчих гэсэн. За тэгэхээр хэвлийн дасгал бол түрүүний миний гар дээрээ тогтоод хөлөө өргөх, гидсний таталт хийх, хэвдэж байгаад хөлөө өргөх гэсэн ийм 3 үндсэн дасгал 5 удаагийн оролтоор 20-оор 1-ийн 3 20 гэдэг байдлаар ингээд 5 удаагийн оролт орлоо. За ингээд өнөөдөр бол мөр гарны дасгал хийж байгаа. За ингээд 50 удаа дээшээ, хажуу тийшээ за ингээд ийм 3 төрлийн дасгалыг бол 50-аар бие халаалтаа хийчээд тэгээ 2 кг, 3 кг, 4 кг за ингээд 6 кг хүртэл ингээд дасгалуудыг бол хийлээ. За ч үнэхээр амтан болсон доороо ингээд одоо нүсрээл бие амраагаал ингээд явж байгаа. За багш ингээд зөвлөгөө өгч байна. Амралт хооронд. Чи дахиад нөгөөний цусны иргэншил авчих шүү дээ. Дахиад энерги глюкозоор цэмжлэлтэй болох. За дараагийн 3 дахь оролт маань бас л мөрний дасгал, гарны дасгал хажуу дишээ явуулна. За дээшээгээ алгаа дээшээ өргөөд за ингээд энэ 3 дасгалыг бас л 3 илүү 4 5 оролтоор бас ингэж хийсэн. За ингээд багаагаар жингээ ахиулаад ингээд явж байгаа. За мөр бол яг л ингээд задрах гэж байгаа юм шиг л мэдрэмжийг бол авсан. За энэ бол бас ингээд мөрний ард ордог одоо булчингийн дасгал гэж би ойлгож байгаа. Багш за яг тэгж тайлбарласан санагдчихэв. За энийг хийгээд за энэний хажуугаар за энэхүү доошоо татдаг дасгалыг хийж байгаа. За мөн бас энэ одоо урдаа өргөх дасгалыг ингээ хийж байгаа. За ингээ аажмаар хилийн нэмсэн. За 30 кг дээр сүүлдээ өргөсөн. Үнэхээр 30 моч дээр бол одоо цоцсон байсан болоод ч тэр юм уу бас л хүнд байлаа. За ингээ ямар ч байсан гарын дасгалуудыг өнөөдөр тун амжилттай хийгээд ингээд өндөрлөх тийшээгээ сүүлийн ээлжнийхээ дасгалууд руу орж байна. За ингээд миний жимд явсан 3 дахь 7 хоног энэ 7 хоног явж байна. Жингээ үндсэн 81.3 кг байлаа. Сайхан. За ойлголоо. За энэ өдрийн жим дуслаа. За одоо гарч ирээд гэртээ ирээд компьютер дээрээ сууж судалгааны ажлаа нэг жоохон явуулах ажил байгаа. За охтуудын өнөөдөр энэ хичээлийн жилийн сүүлийн өдөр нь за өвөөтэйгээ хамтдаа охтууд гэртээ ирнэ. За ингээд нийтдээ зарцуулсан цаг килокалороо ерөнхийдөө хэмжээд гэртээ ороод ирлээ. За орж ирээд компьютер дээрээ суусаар байтал нэг мэдсэн 11 цаг өнгөрч байлаа. За аав ингээ өдрийн хоол хийцэн нөхрийн махтай хоолоо идчихэд нэг жоохон унтчий гэдээ ядраад ахаар нь унтцсан. Охин аав хоол хийжлээ гэдээ өндөг шараад авчирч өгч байсан. За ингээд дахиад компьютер дээр сууж цаасан дээр суусаар байтал бас л орой олцсон байлаа. За охтуудаа хичээлийн сүүлийн өдөр нь юм чинь энэ хичээлийн жилийн амжилттай төгслөө гэд бид гурав бас нэг дэлгүүр ороод нөгөөдрийн охиныхоо төрсөн өдрийн бэлуу бас юмыг бэлдээгээд аав охтууд дэлгүүр орлоо. За ингээд 8 нас хүрж байгаа охиныхоо төрсөн өдрийнхэн юмнуудыг бэлдээд найзуудыгаа урьдсан учраас бүтэн сайн өдөр хүртэл бас лагер дээр очино. Тэгээ лагер дээр маргааш бол бүтэн модонд мотоциклтойгоо аялах төлөвлөгөө тавьсан байна. Өглөө эрт мотоциклтойгоо лагер тавхина. За ингээд маргааш бүтэн лагерт модонд аялах болохоор нөгөөдөр охиныхоо төрсөн өдрөөр юм авч чадахгүй гэж магадгүй гэж тооцоолоод охтуудтайгаа хамтдаа нэг сайхан бургер кинг орчоод ингээ гэртээ ирлээ.
За бүгдөө сайхан амраарай. Ингээд ойрд ингээд цаасан дээр их сууж байна. За утсаа ерөнхийдөө дууг нь хаацсан төвлөрж байгаа. Тэгээд маш олон хүмүүс залгасан байна. Утсаа авахгүй уучлаарай. Тэгээд амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. За тэгээд бүгдэнд нь одоо эрүүлийн сайн сайхныг хүсье. За баярлалаа.